анхудаа алхаж байгаа хүүгэн 하루로선 dimchi우제 아이고 제고 에지겐 비추일링 산다가다 би 7 дугаар ангид байхдаа эхнийхээ дуу бичсэн. Миний ээж 9 сард нас орсон. Борхон болсон. Би дөрүүлээ өнчөн үлдсэн. Тэгээд ээжигээ яаж дурсч. Ээжигээ ганцхан би дуулахгүй, би дурсахгүй. Миний ээжийг бүхэн дурсчээг гэдэг тийм хачин бодол надад орж ирсэн. Тэгэхээр би дуу зохиох хэрэгтэй. Тэгвэл бүхэн дуулна. Тэгэх юм бол миний ээжийг адилхан бүхэн дорсон. Надаа ямар тэр жоо хөхт тэгж хүн шүлэг өгнө. Тийм үү. За чи би чамд шүлэг хийж өгье гэж тэр том авраг зохиолч чинь тэгэхгүй шүү дээ. Би танихчгүй дээ. Монголын шилдэг өгүүлэг, Монголын шилдэг яруу найраг гэж ийм хоёр зузаан ногоон тэр үед байсан. Тийм. Хаврдоо тэр нь. Тэгээ би тэрнийг сургуулийн номын сангаас шилдэг найргийг аваад тэгээ тэр дотроос эхийн тухай дуунуудыг шивж үзсэн. Их олон сайхан эхийн шүлгүүд байсан. Ягуу холонгон анхудаа алхаж байгаа хүүгээ хин ар өрөөс нь дэмжихийг үзээд юу ээжийг нь би дурсан сандагдаа гэж. Хөө зэй хөө гэж байгаагүй. Тэрнийг би хийсэн. Аяны юм дутаад фраз дутахгүй юу? Ээжийг нь би дурсан сандаг гэж шууд орохлоор нэг дутуу. Тийм учраас урд нь өргөлт байх хэрэгтэй юм чинь. Хөө зэй хөө. Тэгээд ээжийг нь би зүйрлэн сандагдаа гэж ингэж бүтэн фраз болгож орсон. Тэгэхээр зэрэг би яруу найрагч байгаа биз? Тэр том агуу дорны яруу найрагчийн шүлгэнд 2 үг нэвсэн байгаа. Хөө зэй. Хүүхэд байхдаг ш. Тэгээд энэ дууга чим дуржгаад үзүүлээд чим дурж шаагаад энэ би ээжтэй зориулж байгаа. Энийг би радиод бичүүлээ гэсэн. Гэрэл тод би дуулуулсан. Гэрэл тод тэр үед их сайхан ардын дуу, зохиолын дуу дээр дуулдаг. Хоолойд бас л гоё. Гэхдээ радио өдөрт логт бичүүлээгүй. Тэгж олны танилд болоогүй. Хүүхэчүүд дээ тэр чинь. Гэхдээ хоолойн тембр нэх гоё байсан баг. Тэгсэн чинь гэрэл тодор юу яасан чинь чимд дурж гайх тэр юм чинь. Үгүй чиний тембр яг адилхан гэрэл тодтай адилхан байна нөхөр. Чи 2 дугаар хоолой хийж доол. Энд чинь хоёулаа дуулж дуэт 2 хоолой дугууруулах гоё сайхан юм байна. Ингээд би 2 дугаар хоолойг гэрэл тод 1 дугаар хоолойг гэрэл тод чи их өндөр. Тэгээд микрофон өндөр очсон чимд дуржгаа нөгөө радиог юунд байсан юуны хайрцаган дээр намайг зогсоогоод гэрэл тодд чацуу болгоод микрофон. Тэгээд би тэр дуулчихсан. Одоо радиогоор тэр явдгийг.
Зогсож байгаа хүүгэн ээж аруусан дэмчиг үзэн ээжигээ би зүрдэн сандагдаа ээжигээ би зүрдэн сандагдаа Сонхон доороос хоололоод борхон болж маа Сохолж ангахайгаан эсхийг хараад ээжигээ би зүрдэн ээжигээ би зүрдэн сандагдаа Цөрмийн uuсан дэгдэхэгэн сэлж сураггээд зөвхөн харуулдагч ангирыг үзэн ээжигээ би зүрдэн Өөрөөсөн өчнөн өндөр хүүгэн үнсэхгээ өрөөдөн зүтгэх ихийг хараад ээжигээ би зүрдэн сандагдаа ээжигээ би зүрдэн сандагдаа Одоо ээж маань байхгүй болчоод тэгэл ээжтэй зориулж хийж байгаа юм чинь. Тэгтээ шууд тэр чин өнөөдөр би бичүүлэл маргааш радиогоор явчихгүй шүү дээ. Тэгэл аавдаа бол нэг их сүд болол ээжигээ дурсаад би ийм аашлаа тэр гэж хэлж зүрхэлэгчгүй тэр чин. Тэгэл тэр нэг хийгээл радиогоор явхаар нь за тэг надаа хэлнэ чимэд орж байгаа. Тэгэл би хэлнэ аав радиогоо сонсороо за би ээжтэй зориулсан доо одоо би гэрэл тодор дуулуулсан та сонсороо гэдэг. Манай аавд гэж юм хэлэхгүй юм тоохгүй ш. Наа өгчмөө өнгө ингэдэг илэн байлгүй. Дараа нь том концертн дээр очичоод одоо тэр бичлэгийн ш надаа би ойлж исэн. Сэмхэн их гоё хөрөн дээлийн өмссөн. Сэмхэн нулимсаа авчаад ихийн тухай дунд. Ягаад гэвэл ихийн тухай дуу гэрэл дууд битэр дуулсан.